Хэн нь хинбэ гэдгийг шалгах, би хинбэ гэдгээ илчлэх хэцүүхэн ч юм болж хэллээ да. Тэр бунтан Чимбат нэг санал гаргалаа. Өөрийнхөө хөрөнгөөр үндэсний цэцэрлэг түрээлэнгийн чинь Монголын бүх хүүхдүүдийг үнгүү тоглуулах Disney паркта болгоод өгөө. Надад зүгээр л гарын үсэг зураад өгч хэмээн тулгалаа. Өнөөх нь одоогоор дуугүй л байна. Уг нь бол ийм бэлэн хөрөнгө оруулагч гараад ирсэн тохиолдолд ямар ч хүн уухантас за тэгээ ёстой болж байна. Одоо гэрээгээ хийчих. Харин болцол нь маш хатуу шүү гэдэг л байхгүй юу? Хэрвээ тэгж чадахгүй таг дуугүй дүлээд суугаа бол горшок нь эзэнтэй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл үндэсний цэцэрлэг түрээлэн дээр ямар нэг олигархийн эрх ашиг явж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ундуу сундуу хоёрын хэмбэ гэдгийг нь одоо тодоос тод харж болж байна. Монголчууд угаасаа энэ хоёр хүнээс нэг юм хүлээхгүй. Монголын хүүхдүүд Монгол улсын ирээдүй ямар шоу юмнуудын гарт байгааг харах л үлдлээ.